Mama just killed a man. Put a gun against his head. Дуалаа ячих юм байна. Өөрөө дуснаа дуалаа ячих. Дуулаад. Тийм юм уу? Just killed a man. She's Put a gun against his head. so cute. Хин cute юм. Яа нөө Chloe ийм гэлээ. Chloe биш шүү дээ. Cleo Constantine Abram. Клеопатра. За юу байцгаа? Үгүй. Rusty Socks podcast-ийн 34 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон бай. Амар гоё интротой явлаа да. Datkогийн Энэ Vox гэдэг YouTube channel-уудыг тэрэн дээр хамтарч нэг видео хийж байгаа нэг эмхтэй бэлээ. Тэгээд нэг видеог нь үзсэн амар таалагдсан. Тэгээ энийг хүмүүс юу н дагаад бас сонсоорой. Cleo Abram гэх. Cleo Constantine Abram. Vox дээр юу н бол видеонд нь орж жоохон байна шүү хүмүүсээ. өнөөдрийн дугаар маань сая лайв хийсэн. Лайв хийгээд шууд үргэлж чинь Батамгалан Датко хоёр ирсэн байна. Юу яцгаана? Нэг юм 10 юм болчиход байна. Юу гэсэн чинь манай Rusty Talks page те. Тэр пэйжээс юу яваад нэг юм вирус гэх юм одоо юу гэх нэг тийм сонин бидний хийж оруулаагүй пост юу яагаад гарч ирээд тэгээд ингээд бүүстлэгдсэн. Тэгээд ингээд хүмүүс тэр нь хүрээд тэгээд хүмүүс тэрийг ингээд спам энэ төр комент өчээд байгаа байхгүй юу? Ууралж мурлаад тэр нь тэгээд манай ингээд пэйж notification дээр ирээд байгаа байхгүй юу? Тэгээд тэгжсэн чинь манай юуны пэйжийн юу хаагдсан. Аккаунтын ads аккаунт шүү дээ. Одоо нөгөө boost мэс хийдэг. Тэр их нь хаагдсан. Миний. Тэгээд тэрийг ингээ ороо харсан чинь $270 бийл ирсэн над дээр одоо. Where Facebook-ээс. Тэгээ харсан чинь амар олон ad boost хийгдсэн. $270. Тэр нь ингээ амар random юм. Тэгээ би ингээ 2 скриншот хийгээд хүсэлт явуулсан байхгүй Facebook руу. Ингээд ийм байна. Бидний хийгээгүй постыг бүүстлэгдэг ингээ $200 юм гэсэн чинь дөнгөж сая Facebook-аас хариу ирсэн байна. Бид нар ингээд орж харлаа. Unfortunately we won't be able to re-enable it. Please consider this decision final гэнэ. Сүүлийн шийдвэр жаа тий. Тийм зүгээр basically $270 өрөнд орчлоо шууд. Яагаад ч хөөж хагаад. Гэтэ энийг дахиж заалднаа угаасаа дахиж юу яана апил хийж минь шалгахгүй зүгээр өжсөн $270 өрөнд. There's no further action that you may take here гэх шиг. We don't support ads for your business model. That's not our business model. Амар муухай байхгүй. Бид нар оруулаагүй яагаад ч юмны пост $675. зүгээр очир утгаа $270 өрөнд оруулчихсан гэсэн ёо. Тэгээд вирус лээс юм байна. Тэг хүмүүс тэгээд бас өөрсдөө тэгээд анхаарч манхаараа. Тань пэйж ингэдэм байх шүү. Ёстой гайхамшигтай скриншот мод би ганц скриншот хийсэн. Хийж үлдээсэн ёстой газар яаж яасан. Ганц скриншот хийсэн. Тэгээ тэр мэр талаас нь зүгээр та нарын айд хийж байгаа юу гэж нь бол бид нэр дэмжихгүй байна. Тийм учраас хаасан гэдэл хариу гэж байгаа байхгүй. Гол point нь бидний айдтай биш, айд биштэй байгаа байхгүй. Fuck. Тэнийг ёо. За. Нэг юм disappointing мэдээтэй эхэлж байна. Энэ иймэрхүү experience байсан хүмүүс байл хуваалцаарай. Иймэрхүү асуудал гарч ирсэн хүмүүс, page мэж ажилладаг хүмүүс байл хуваалцаарай гэж хэлмээр муухай хогийн юм байна. За. Өнөөдрийн подкастаар ярих мэдээллүүд за, эхний мэдээлэл бол Aquaman юу яасан маань DC ерөөсөө зөвхөн DC EU биш бүтэн DC-ийн all time бүх цагийн хамгийн их орлого олсон кино болсон байна. Зөвхөн юу биш хойд Америк, Канадад дээрээс нь дэлхийд аваа. Өмнө Dark Knight Rises лөө. Өмнө Dark Knight Rises. Энэ талаарч тэгээд өмнөхдөр ярьсан тэгээд ийм кино ингээд мөнгө олж байгаа нь бол харамсалтай байна. Энэс илүү гоё уран бүтээлүүд мөнгө олвол гоё юм болов уу гэсэн бодолтой л шүү дээ. Яг хоо Aquaman мөнгө олсны ачаар Aquaman 2 гарантай DC жоох ихтгэлтэй болж байгаа юм болов. Бас нэг бодлын тийм. Тэгэхээр бол яг хоо 2 дахоос илүү ингээд нэг тийм
Тэсээ одоо байл. Арай дээр юм. Одоо тэр Birds of Prey энэ тэр болон хог харагдчихлаа шүү дээ. За Birds of Prey-г бол одоо удахгүй ярина. Тэгээд Aquaman-ы хувьд бол ингэсэн байна. Яг одоогийн байдлаар бол 1 тэрбум 192 тэрбум долларын бол орлого тийм ээ. Орлого бол одоогийн байдлаар олоод байна. Тэгээ энэ бол рекорд болж байгаа юм байна. Тэгээд юуны хувьд бол киноны хувьд бол угаасаа хангалттай ярьсан. Тэгээд DC цаашаа хэр явахнаа. Одоо юуг бол ярина. Birds of Prey. За DC-гээр үргэлжилж чинь мэдээ энэ айгуу сонирхолтой нэг мэдээлэл байна. DC-г нэ Sony шүү. Sony comic. Sony дээр юу вэ гэхээр Jared Leto Morbius гэдэг одоо вампир комик дүр. Гэхдээ тэр дүрд тоглохоор болоод удаж байгаа. Тэгээд киноны аль бисны нээлтийн хугацаа зарлагдсан байна. 2020 оны 7 сард. Нээлттэй ихээр болсон байна. Тийм би сүүлд бас нэг мэдээ харсан нөгөө Doctor Who тоглолтог байсан. Matt Smith. Тийм Matt Smith гэдэг. Бас эпизод 9 дээр байгаа. Star Wars. Тийм л үү те. Тэр орж ирэхээр болсон, каст нь орж ирэхээр болсон гэсэн мэдээлэл байсан. Тэгээд сонирхолтой. Тэгээд 7 сарын 31-нд гэж байна. Надад бол үнэхээр сонирхолтой санагдаж байна. Morbius. Тэгээд зураг авалт бол тун удахгүй эхэлнэ гэсэн байна. Тэгээд киноны гол дүрд бол Jared Leto Morbius-ийн дүр. Тэгээд Matt Smith бол эсрэг дүрт гэсэн юу бол гол одоо үндсэн эсрэг дүрт гэж бол яригдж байгаа юм. Тэгэд киноны одоо үндсэн love interest те гол эмэгтэй дүр гэх юм да те. Тэр дүрд бол юу True Detective season 1 дээр тоглож байсан жүжигчин Adria Arjona гэж Puerto Rico гаралтай жүжигчин тоглохоор болж байгаа юм байна. Pacific Rim 2 дээр тоглосон юм байна. Ийм жүжигчин тоглохоор болж байгаа юм байна. Тэгээд бол яг төгөөд ирэхээр бас нэлээд яригдах сонирхолтой project. тийм Jared Leto ч одоо уул нь бол агуулж жүжигчин. Агуулж хаашаа гэхдээ ер нь мундаг жүжигчин. Тийм. Тэгээд Оскар одоо авч ирсэн. Тэгээд гэхдээ мэдгүй тэр Joker бол надад бол таалагддаг юм. Тэгээд өөрөх нь тэр DC-гийнх нь одоо Joker мөкнөд юу ч болж байгаа мэдэхгүй л байна. Тэгээд Morbius бол гоё. Spider-Man-ы ертөнцийн Marvel-ийн ертөнцийн гэхдээ илүү Spider-Man-тай холбогддог. Тэгээд Morbius-тэй нийлээд бас Blade энэ төр одоо тэгээд цаашаа гарч ирэх боломжтой ч юм лөө. Хүн их мэдгүй. Харж бай. За тэгээд цаашаага комикоор тодорхой хэмжээгээр комиктай холбогдоод өгнө. Black Widow киноны талаар нэлээд ярьсан тийм ээ. Тийм R-rated гэж бол нэлээд ярьсан. Тэгээд сая болвол ингэж л байна л да. Дахиад мэдээлэл гарсан байна. Тэгээд киноных нь үйл явдлын талаар юу яасан байна? Жижигхэн шуум гарсан юм байна. Зохиолгын талаар. Тэгээ энэ дээр юу гэсэн бэ гэхээр experiment goes. Тэгээ одоо ингээд тийм origin story-тай нэлээд холбох маягаар тэгээ нэлээд dark ийм болно. Тэгээ дээрээс нь Marvel Studio бол Black Widow-ыг эхлээд цаашаага R-rated үргэлжлүүлэх гэсэн санаа байж магадгүй гэсэн яриа бол гарсан юм байна. Тэгээ Батамгалын энэ дээр сэтгэлээ хуваалцчихлоо. Ярьсан тийм. Хойл ярьлаа. Датко ярьсан тийм. За энэ дээр ерөнхийдөө хангалттай ярьсан байх гэж бодож. За тэгээд Birds of Prey. Хог. Үнэхээр таалагдаа. Үний хэлээ бүр зүгээр нэрээ бүр хүмүүс таалагдаад байгаа юм шиг байна гэхдээ. Амар сүн би яагаад гэдгийг ойлгохгүй. Гэхдээ Надад бол хог зүгээр яг тэр гадаан ганц Birds of Prey дэж биш DC-ийн бүх юм таалагдахгүй. Зүгээр болчмоор. Тэгээд дахиад шинээр эхлэнэ үү яа дээ мэдэхгүй. Гэхдээ одоо ийм их ашиг болоод болохоор болохгүй л те. Гэхдээ энэ Birds of Prey гайхаад байхгүй. За Aquaman за яг ингэ Justice League энэ явж шин. Suicide Squad дээр тэгэж амар нүд хуруу яачаад амар мөнгө олсон ш таман гол. Гэхдээ нүд хуруу гэхдээ хамаагүй DC-г ерөөсөө тэгж талсан. Эднэрт бол кино явуулах хамаагүй. Олгон мөнгө л хамаагүй юм байна. Тэгэл мөнгө олж байгаа болохоор л хийж байгаа л тэгэл. Тэгэхээр яг ямар хүн яг яаж үдирдээд ингэ мэдэгдээд байгаа байхгүй. Мөнгө харж ин тэ урлаг тэ гоё болгоё тэ тэр юуг нь одоо юу юм чинь үзэгчтэй бодохгүй гэх юм уу. Гэхдээ өөртөө л бодоод байгаа байхгүй. Мөнгө олчлаа байл тэгээд ямар ч кино байсан яа вэ. Тэгээд надад бол энэ тийзер шалт тэнэг санагдсан. Тэгээд энэ дээр ямар үндэстэй байна гэхээр
DC одоо ингээд ямар кино хийзээ хийгдэж юу болох ч нь ерөөсө тодорхойгүй юм. Shazam гарна, за Wonder Woman 84 өстө яалтчгүй гарах бах. Blade Runner 2049-с нэрийг холгаасан гэдэг би байнга ярина. Тэгээд тэрнээс хойш тодорхойгүй. Тэгээ энэ зүгээр нэг тийм хүмүүс хүй хийгдэж байгаа шүү, тайван байгаарай, тэ хийгдэж байгаа штэ энэ төр гээд нэг тэгж байгаа тийзер шиг санагдаад байхгүй. Тийзерч биш. Тэгээ мангар аргу зүгээр камера тест. Зүгээр нэг балер хогийн камера тестийг тэ нэг катын өнгөтэй оруулж би бүр харахаар бүр уур үрээд байгаа тэр цаана хогийн сав мав тэрнийг зүгээр агуулгах дотор мангар 10 зураг авалт дүүр мөрдөө орцоо юм шиг Joker ч нэг тест оруулсан шүү дээ. Joker. Тийм сая Joker ч тэр ч гэсэн надад таалагдаагүй юу шал техник санагдаад байгаа. Тэгээ зүгээр ингээд амар сонин би харьцуулахаар амар тэнд хэцүү зүгээр Marvel-ийн хажуу зүгээр ингээд амар сонин B movie-ний хийгээд байгаа юм шиг санагдаад байна. Маркетинг нь, production нь тэгээ ялангуяа маркетинг нь яаж яваад нь тэгээ ингээд тэгтээ яг трейлер мэлэр дайггүй сайн хийжтэй Warner Bros. Гэхдээ зүгээр ингээд ерөнхий хандалт яаж хандж ийн гэдэг нь зүгээр л нэг тийм B movie шиг. Нөгөөд нь одоо Оскар твчихэд заавал харьцуулж байгаа даа биш. Гэхдээ тэнгэр газар шиг ялаад тий. Харин. За цааш айгу гоё мэдээгээр үргэлжлэе. Dune, Denis Villeneuve найруулагч байгаа. Dune киноны кастинг талаар хэдүүлсэн дээрсэн. Charlotte Rampling, Dave Bautista, Stellan Skarsgård, Rebecca Ferguson, Timothy Chalamet мундаг касттай кино байгаа гэж болоо хангалттай байсан. Хин Legendary Films болол юу хийж байгаа. Киног үндсэн продакшнаар ажиллаж байгаа. Киноны зохиолчор бол Denis Villeneuve, Eric Roth, John Spates гэх мундаг уран бүтээлч дандаа ажиллаж байгаа. Ийм том epic одоо юу болол продакшнал явагдаж байгаа. За энэ дээр улам epic болж байгаа юм. Timothy Chalamet-ийн дүрийн одоо аавынхын дүрд хин Oscar Isaac тоглохоор болсон байна. Энэ касттай жил гинэ. Өдөр их тусам лоломгой болоод байгаа. Ялч каст бол үнэхээр анх сонсож байгаа бол ямар гоё гэсээр одоо бүр Oscar Isaac орж ирж тэгээд би Oscar Isaac-ийг одоо анх юунаас мэдэх юм бэ? Нэг мэдчих юм мэддэг болсон. X Machina юм уу да? Тийм. Би бол нэг мэдсэн юм мэддэг болсон. Би ч л яг анх харсан санахгүй байхгүй. Нэг мэдсэн ч л мэддэг болсон. Тэгээ анх харсан гэлээ X Machina-г би амар тод санаж байна. Тэгээд нөгөө Inside Llewyn Davis гэдэг нэг киног амар сайн тод санаж байна. Star Wars. Жиг нэг мэдсэн чинь мэддэг болсон гэж нэр мөн. X Machina дээр л яг бүр амар анхаарч харсан баг. Гэхдээ юу мөн дээр байсан байхгүй. Sucker Punch дээр 10 оны Robin Hood дээр Want Back Down дээр Born Legacy дээр байсан байхгүй. Яг Inside Llewyn Davis-ээр ерөнхийдөө яг юм том юу нэг хийсэн л юм байлаа л. Тэгээд юу ч н одоо episode 9-р жил чинь тэ боо юм дээр гараад Adams Family байна. Triple Frontier гэх нэг cool кино байгаа шүү дээ. Тэрэн дээр байгаа. Тэгээд episode 9 дээр байгаа. Тэгээд одоо 20 онд Dune дээр орж ирж байгаа. Энэ бол энэ кастл. Тэгээд дээрэс нь Timothy Chalamet-ийн ээж аав хоёрт нь Rebecca Ferguson хийхээр тоглож байгаа гэсэн. Тэгээ Oscar Isaac энэ одоо яадаг аав ээжгүй гурав байдаг. За тэгээд энэ нэг надад жоохон паналтай санагдаад байгаа юм байна. Дараагийн мэдээ. Christopher Nolan 2020 оны 7 сар кино гаргахаар болжээ гэсэн чи everybody loses their goddamn mind. Уур үрээд байгаа юм. Ямар кино тодорхой, ямар кастинг тодорхой, юуны тухайн тодорхой. Зөвхөн Nolan харин тийм Nolan drops his movie and everybody loses their minds. Fucking hell. Nolan гоё шүү дээ. Үгүй надад ганц санагдсан юм Nolan-ы фанбойд амар худлаа санагдаад байдаг байхгүй ингээ Nolan гэж үхэх гээл ингээд бүр үгүй яг Nolan дуртай юм уу хайртай байж болно гэхдээ нөгөө тим нэг сонин нэг тийм loyalist хүмүүс ч юм уу зүгээр Nolan гэлээ тэгээд Nolan биш л бол бусд нь муу юм шиг нэг хүмүүс байдаг. Тэгээд Nolan God гэл тэр бол надад таалагдсан. Гэтэ яг хуу мэдхгүй байт. Надад Nolan-ы фанбой үгүй би Nolan-ы бүх кинонд дуртай. Миний favorite filmmaker-үүд нэг зүгээр фанбойд юм шүү дээ. Фанбойд нь надад яг Instagram дээрх Beyoncé-гийн фанбой шиг санагдаад байхгүй. Бүр ингээд байжсан гинт амар юм үлгэрийн goddess зураг тавина. Тэнгүүд нүүд нь 5 сая лайктай. God гээл. Яла бүр яг тиймээс кинон гаргаасаа өмнө masterpiece болчтой байхгүй юу? Nolan-ы кино. Хамгийн асуудал нь надад тэр хамгийн тэнэг нь гараас өмнө masterpiece болчтой. Interstellar бол үний хэлэхэд болж байгаа хэцүү. Тийм. Тэгээд Dunkirk энэ төр гэдэг ерөөсөл Nolan кино хийж ийн гараас өмнө шууд masterpiece болчтой. Тэг хүн болгонд тэгээд гинц дуртай хайртай. Тийм. Тэгэхээр надад амар тэнэс тэгснэ Dunkirk тэр хинч дуурхай хэлцэхгүй.
Харахгүй ч ойлгосоогүй юм чи. Тэр угаасаа амар эксперимент Тий, үгүй тэгсэн чинь нөө шүтээд байдаг хүмүүс нь үзчихэд юу үдчихэв гэдэг бодгоо чимээг алгуулцгаасан. Тэгээ шүтгээ яах гэсэн чинь нөгөө нэг интерстеллар шиг огшоогоогүй. Тэнгүүт нь за тэгээд чимээг болцгаасан. Надад тэр амар тийм. Үгүй тий, ер нь бол бараг интерстеллар бараас босог кинон бол надад бараг таалагддаг байх шүү ер нь. Би бол интерстеллар дуртай. Би интерстеллар дургүй. Үгүй төгсгөл нь баг алчт юм айлч. Надад бол жоохон тиймэрхүү. Тэгээд 7 сарын 17 орган дээр унтаад өгсөн ч унтсан. Honest trailer дээр үү? Тэрний бүрийг татаа. Тэгээд 7 сарын 17-нд нээлттэй хийх юм байна. IMAX-аар мөн бас нээлттэй хийнэ гэсэн юутай байгаа. Нээлттэй нэгсэн зорилготой байгаа. Яасан бэ? Юу болчих вэ? Тэгвээс юм ууж ирсэн. Хамарлага оруулснаас. Лайв шимдаа. За өөр ямар ч мэдээлэл байхгүй байгаа юм байна. За. Таар Breaking Bad бол үзчихсэн тийм ээ. Үзчихсэн. За Breaking Bad-ийн spin-off-ын талаар хэдүүлээ дээр мэдээлэл ярьжсэн. Тэрэн дээр юу яригдсан бэ гэхээр кино нь бол өөр л явдал нь үргэлжлэнэ гол дүр Jesse Pinkman байна. Тэгээд тэрнээс цаашаага ерөнхийдөө одоо хүнд гаруудаас нэг гол дүр нь зүхтаагаад тэгээд явж байгаа гэсэн үйл явдалтай тийм. Тэрэнд Jesse Pinkman байна гэсэн яриа бол өрнж байсан. Гэсэн чинь юу вэ? Амар сонирн болоо авчих. Bryan Cranston. Гэсэн чинь Jonathan Banks одоо Mike Ehrmantraut дүр тоглолтой. Тэгээд Badger тэгээд Jesse-гийн ээж тэ одоо Jesse-гийн ээжийн дүр үүдэн шүү дээ. Тэр тэгээд цаашаага одоо хин Bryan Cranston Бүгд. тэгээд Skyler-ийн дүр Skyler тоглолтой жүжигч бүгд оролцож. Өө тэгээ би гайхаад байгаа. Наад чинь анханасаа тэгээд би кино хийнэ гэтэн л гайхчихсан. Ер нь яагаад ч кино хийх гээд бай. Тэгээ үйл явдлын ID нь хിവэрэ гэдэг байгаа байхгүй. Тэгээ Jesse Pinkman-аар үргэлжлэн юуны төгсгөлийн дараа Breaking Bad. Тэгээ яагаад flashback гарах гэдэг flashback байлаа гэхэд тэгээд хиний дүр Skyler дүр байх юм шаардлага баха. байхгүй ч гэдэг. Тэгээ flashback гэжтэй амьд байх юм. Эднэр зүгээр шууд мэдхгүй. Тэгээ Bryan Cranston мэдэхгүй. Зүгээр нөгөө дөрүүдээ амар ашиглаа зүгээр баг ол юм амар epic кино хийгээд. Тэгээд яаж маркетинг бодоогүй байжснаа яванда тэгсэн ч юм уу. Майк байхгүй. Тийм. Майк байхгүй, манай хүн байхгүй, Walt-тэй. Тэгээ энийг бол жоохон тодорхой мэдээлэл гартал бол үнэхээр ойлгомжгүй л байгаа тийм яг үндэ. Kristen Ritter тийм бас байгаа байхгүй. Ёо what the fuck. Тийм. Kristen Ritter бас байгаа. Нөгөө манайгаар дүр нь хэм билээ нөгөө өгчдөө шүү дээ. Тэгээ манайгаар нөгөө мета татаад жоохон hallucinate хийгээд кинонд тийм хараа. Тийм амар хэлээ. Амар acid trip кино тийм. Тэг мэдгүй би бас жоохон гайхчлаа. За тэгээс spin-off гэснээс Fast and Furious эхнээс нь spin-off одоо энэ жил гарч байгаа тийм. Hobbs and Shaw. Тийм. Fast and Furious presents Hobbs and Shaw гэдэг нэртэй альбисны нэр. За тэрэн дээрс бол би амар хүлээж байгаа юм нь гой санагдж байгаа юм нь бол юу байгаа? Idris Elba байгаа. Тэгээд хин байгаа? Vanessa Kirby. Ер нь тэр надад амар favorite жүжигч болчиход байгаа шүү дээ. Айгу cool царайтай. Vanessa Kirby. За даваа маа найз орж ирж байна. Даваа сандлаас очих. Юу вэ? Live дээр орж ирсэн бид нар дурдсан. За сандлаад ороод ирчихөө. За тэгээд spin-off тийм нөгөөрөөс авчихгүйгүй. Тэгээд spin-off болвол хийхэр болж байгаа. Тэрнээс гадна би сая жоохон даличлаа яриа. Юу байсан бэ гэхээр эмэгтэй касттай spin-off хийхэр болж байгаа юм байна. Гэтэ энэ яад юм уу? Яг энэ франчайзыг яг Vin Diesel хариуцсан продюсер бүх юм дээр продюсер нь. Яг гоо эзэн бол биш гэхдээ продюсер. За тэгээд энэ чэнэс юу вэ гэхээр киноныхон зохиол одоо screenplay те. Screenplay-г болохоор Captain Marvel Spider-Man-ийн spin-off Silver Saber Black Cat хоёртой кино хийгдэжсэн. Тэрний зохиол бол ерөнхийдөө яригдчихсэн те. Тэрний драфтыг бичижсэн. Дээрэс нь Captain Marvel одоо гарч байгаа киноны зохиолыг бичсэн Geneva Robertson Dorrit гэж эмэгтэй бичгээр болж байгаа маань. Тэгээ хамт хүнтэй хамт Guardians of the Galaxy-гийн screenplay-г бичсэн Nicole Perlman хоёр зохиолын бичгээр болж байгаа маань. Яг өнчөөс гой харж болохоор минь зохиолыг нь бичих хоёр эмэгтэй бол хоёр уран бүтээлч бол хуйлаа мундаг гой хоёр уран бүтээлч байна гэж бол харж болж байгаа юм бэ. Одоо ингээд Fast and Furious-ыг одоо бүх ингээд одоо нэг баримлын шавар шиг байгаа байхгүй. За тэгэхээр хоёрт одоохондоо convince хийхгүй шүү дээ эмэгтэй cast spin off тэгээд хоёр эмэгтэй зохиолч хийлээ. За би тэгээд convince хийх гээд шүү дээ. Найруулагч нь John Wick болон Deadpool хоёрын David Leitch. Яг илүү акшн талтай болох юм байна. Найруулал оруулсан байна.
заалчгүй Fast and Furious гэдэг гэж бодлоо л тийм нэг. Би бол амар таалагдж байна энэ айдиа. Би надад Hobson Shaw-оос илүү таалагдж байна. Ягаад гэвэл зөв шууд эмэгтэй crewтэй heist хийж мэйгээд тэг амар акшн. Тэг Universe-тойгоо шууд холбогдох шаардлагагүй. Нэг хальт нөгөө хим гард юм яа. Харин Universe-тэй холбогдохгүй бол ер нь бол Яг зөв хальт нөгөө хиний Michelle Rodriguez энэ төр хальт гарч болж байгаа байхгүй. Тэгээд зөв шууд амар акшн heavy David Leitch найруулна гэдэг амар таалагдаад байгаа. Тэг cast тэгээд продюсер гэнэ хоёр зохиолч сайн. Тэгэхээр надад бол амар таалагдж байна. Тэгтээ яг жүжигчин хэн байх нь юу байх нь мэдээж мэдгүй. За яг нэг бол Fast and Furious-ийн шинэ анги биш л бол одоо дүүрч нэр. Заргацсан бохоо. Нэр би одоо Fast and Furious-ийн шинэ анги юу? Чи гармааргүй юм уу? Би одоо л залхаж байна. Юу би л авсанд ортлоо үзье гэж бодчих. Нэ ёо би бол Paul Walker хин хоёрын нэг хүүхдүүд нь штэ. Жохон нэг 7 дээр дуусаад хүүхдүүд. Тэр мэр том болоод алцаасаа. Одоо нэр үний л сансарлуу гарахгүй бол арай л инглээ. Хөөе сансарлуу гарна штэ чи. Одоо Vin Diesel нисгэл дотоо байна да штэ. Юу сансарлуу гарна Mars дээр чи би тоглоогүй шүү гэхдээ нэрнгээсээ сансарлуу. Нэ би нэрнгээсээ тоглоо ярьж байгаа шүү. Штэ бүүм. Одоо бол нэрнгээ байгаагүй л үү? Fast and Furious. Би сүүлийн анги үзэл тэгэл тэрнээс хойш за болиё л гэж бодсон. Одоо яг хуу тухайн үед нь үзчихэд like fun is fun. Okay, I get it. Гэтэ би энэс илүүг бол хүсэхгүй нэр. Гинээс илүү байлгаж яах юм бэ? Өөр юм үзэл дормоотой биш байхгүй зүгээр амар залхаж байгаа. Үнээр залхаж эхэлж байгаа байхгүй. Үгүй амар муу байдаг байхгүй болно. Юу ямар сони юм бэ? Би бүр амар гоё байдаг шүү дээ. Бүр амар фан байдаг шүү дээ. 7 гоё тэр сүүлийн яг юу байсан бэ? Тий 8 муу л да. 8 муу л да. Гэтэ that's not ингээд 8 муу байсан бүр болио гэсэн шалтгаан биш байхгүй юу? Fast and Furious өөрөөгөө юу гэдгийг мэддэг франчайз байхгүй юу? Амар хэтрүүлэгтэй амар балаа яг Aquaman дээр хөлөө ярьжсэн шүү дээ. Яг Aquaman асуудал хамгийн гол нь яг бүр serious одоо тэгээ хүлээж аваад байгаа Vin Diesel байгаа. Тэг Vin Diesel болохоор нөө өөлж мөөлөх гал те. Drama family мэдгүй. Би бол үргэлжлүүлмээр байна. Би бол одоо бол энэс яг гэхэд мэдгүй тэгээд яг надад Hobbs Shaw шиг бүх юм л ингээс нь явж ивэл яг болчих. Тэр Hobbs Shaw маа яа. Тий, Hobbs Shaw бол надад ястай. Hobbs Shaw бол ястай тийм байсан. Зүгээр эмэгтэй каст бол надад зүгээр санагдчихлаа. Бас сонирхолтой байж. Гэхдээ мөнгө хийж болох бүх юмар мөнгө хийх гэдэг юм шиг л харагдаад байна. Угаасаа л бүгд л тийм шүү дээ. Монгол киноч тийм. Vin Diesel-ийн тэр нөө Triple X Mix бол шүү дээ. Тэр хүн. Йоо тэр юу байсан? Шүү. Oh my god. Нэр яванда баг Triple X шиг юм хийх үү дээ. Тэр яг кино байсан уу? Тэр надад ерөөсөө кино. Биш даваа сандалд яваа алга болчихно. За найстайгаа уулзаад алга шүү. За энэс цаашаа гоё нэг мэдээлэхээс илүү шуун байна л да. Юуг ярьж байсан шүү дээ. Датко хоёлаа ярьлаа, Батамлаа хоёлаа ярьлаа нөгөө нэг Super Bowl ярьж байсан тий. Хоёлаа ярьсан баг тий. Гурлаа хоёлаач биш гэсэн баг та. Super Bowl Америк клубын нэг хамгийн том тэмцээн тий. Тэрний дундуур нөгөө трейлер реклам тий. Цацдаг болол амар том боломжтой болчиход байгаа. Тэгээ тэрэн дээр реклам тизертэй болчиход байгаа тий. Тэгээд тэрэн дээр болол хоёлаа ярьжсэн Toy Story 4 ч юм уу эпизод 9 болол одоо Star Wars цаадах. Тий, Star Wars ч юм уу магадгүй гэж ярьжсэн. За энэ дээр жоохон апдейт байна. Юу вэ гэхээр Ad Age гэдэг байгууллага байна л да. Энэ юу вэ гэхээр энэ одоо юутай холбоотой Super Bowl-тай холбоотой юм аль биесний юутай холбоотой байгууллага. Тэгээ энэ дээр болохоор яг номер нь тоогүй, тоон тодорхойгүйгээр Disney компани юу авсан байгаа юм бэ? Рекламны спотууд. Одоо рекламны боломжууд юу гэх юм бэ? Тавилтууд авсан байгаа юм байна. Тэгээд одоохондоо тодорхойгүй юу гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ Disney компани бол ямар ч Disney компани авсан. Тэгэхээр энэ төр боломжууд нь бол Avengers 4 байж болж байна. Captain Marvel, Lion King, Aladdin байж болж байна. Тэгээд хамгийн боломж нь Star Wars. Star Wars episode 9-ийн жижигхэн teaser тийм ээ 1 минутын ч юм уу teaser тэгээд title-ыг аль биесээр залах магадлалтай гэсэн юм бол яриа өрнөж байна. Тэгээд Disney ч одоо бүх юм л хийж байна. Яа, бурхан минь. За тэгээд тэр үед нь онлайн байх юм бол мэдээж тэр мэдээнээс хоцрохгүй байх гэж бодож чинь 2 сарын 3-нд болно. Монголын цагаар болвол за Монголын цагаар 2 сарын шинэ нэг байна. 2 сарын үгүй битүүнд тахгүй. Биш 2 сарын 3-нд ч тий. 2-нд болно. 2 сарын 3-нд болно. Монголын цагаар болохоор шүү дээ 11 за би шууд Монголын цагаар хийзээ болж байна харч 11:30 GMT гэдэг цаг хийзээ гэдэг харч. Оройн Монголд орой өглөө 7:30 болж байна. 7 сарын 4-нд битүүний. Тийм 4-ний. Тийм 4-ний өглөө 7:30-аас 12:30-ийн хооронд болол тэмцээн нь бол болно. Тэгээд реклам нь бол яг шууд дундуур нь гардаггүй. Ингээд янз бүрээр дундуур нь пауз авах болгонд ингээд реклам цацагтай байдаг. Тэгэхээр ер нь бол битүүний өглөө өдөр болтол бол нэлээд олон трейлер мэдээлэл цацагдах боломж байна. Би бол тэрийг турхай үед нь тагаад явах гэж бодож байна. За
Тэгээд юу байгаа? Sundance кино фестивал болоод болж байгаа. Ааха. Тэгээд Sundance кино фестивалтай холбоотой нэлээд олон кинонууд яригдж байгаа. Sundance-аар нээлтээс олон кинонууд цаашаа амжилтыг олдог, шагнал гардуулах ёслолоос гардна орлого ч юм уу те. Ерөнхийдөө оны нэлээд өнгийг тодорхойлдог нэлээд чанартай кинонд болдог тал бол байгаа. Тэгээд энэ жилийн Sundance кино фестивал дээр нэгдээ хийсэн кинонууд ямар чанартай кинонууд байна, ямар кино одоо хүлээлт үүсэж байгаад чанаргүй болов гэдэг ч юм уу. Тэр төрлийн юмнуудыг Award Season podcast-ын 7 дахь дугаараар ярилцсан. Заван тийшсэн үү? Тэрийг дараагийн дугаараар ярилцсан аа. Саг. За тэгээд нэг гоё юм зарлая гэж бодож байна. 91 удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын шилдэг кино төрөл Best Picture Bohemian Rhapsody кино хэрвээ авах юм бол Datko Bohemian Rhapsody дог бүрэн бүтнээр подкастаараа дуулахар болсон байгаа. Авахгүй л тийм. За тэрийг бол Black Panther баг авч магадгүй л чухал шүү. за тэгээд Bohemian Rhapsody дуулах юм бол яг сая энэ подкаст маань эхлэхэд сонссон баг ерөнхийдөө те. Тийм үрт ихэлсэн юм уу? Тийм их хэлсэн. Datko Bohemian Rhapsody дуулж эхэлсэн шүү дээ. Ваа. Ромо байгаа цагт арайч авчихгүй. My god нэр. Энэ хүнийг юу н хизээ эхлүүлж байгаа. Юу н харс юу н сууж байхгүй бол энэ юу н хаалгын хүн хаалга шинжтэй шүү. За байдаг нууцаа дундаа ирчихсэн чинь ваа open. одоо л амар нууц зохион бол яг надад хахуул өгөх юм бол юу яаш би пин штт. Энэ амар хөөрхөн дээд байлаа те Instagram дээд гэж. За өнгөрсөн 7 хоногт нэг ийм алдаа гаргасан байгаа. Хүн нөгөө нэг мэйл бичсэн байсан. Подкастын зориулсан айгүй гоё асуулттай айгүй гоё мэйл бичсэн байсан. Тэгээд тэрийг тухайн үеийнхаа подкастын юунд бол оруулаагүй. Текстэнд оруулаагүй орхиод алгасаад явцсан. Тэгээ тэр нь ч баг онлоо гэж хэлмээр байна энэ удаад. Юу н онсон бэ гэдгийг одоо тайлбарлая. За асуултын мэйлийг ямар ч байсан уншия. Сайн байна уу? Батлаг инкод гэдэг юм байна. Сайн байна уу? Та бүхний өдрийн мэнд хүргэе. Кино ертөнцийн талаарх мэдээллүүдийг төрөл бүтээн контентуудаар дамжуулан олонд түгээж кино урлагийн талаарх мэдлэгийг минь зузаатгаж өгч байгаа та бүхэн талархал илэрхийлье гэж байна. Баярлалаа. Тэгээд цаашид энэхүү ажлаа тогтмол өргөжлөөж удаан хугацаанд бидэнтэй хамт байна гэдэгт итгэлтэй байна гэж байна. За баярлалаа. Энэ өдөр тийм ээ. Гоё мэдхэлсэн. Тэгээд надад нэг асуулт байна. Мөн цаашид сонирхсан асуултуудад тогтмол илгээж явах болно гэж байна. Тийм. Илгээж байгаарай, байнгын сэдв бүх юма байнга илгээж байгаарай гэж миний асуултын сэдв гоё яриануудаа. Өмнөх подкастын нэг дугаараар энэ талаар дурдаад өнгөрч байсан санагдаж байна. Dark Universe-ийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгнө. Доорх дөрүүдийг зургийг оруулсан байсан. Доорх дөрүүдийг нэгтгсэн нэг ертөнцийн талаарх дараагийн кинонууд гаруул их сонирхолтой санагдаад байна. Дараагийн кинонууд нь хийгдэж байгаа болон хийгдэх талаар мэдээлэл байгаа болов гэсэн асуулт байсан байхгүй. За тэгээд яагаад би хойшлогдсон нь онцгой гэхээр яг хойшлогдоод сая ингэсэн хугацаанд нь тэр ортой холбоотой мэдээлэл гарсан. За өмнө нь ямар байдалтай байсан бэ гэдгийг бол жохон тайлбар хий гэж бодож байна. За энэ нь болохоор Dark Universe гэдэг энд бол ерөөсөө гэрээсээ гарч амжаагүй байхдаа тэнэг том юм мөрөөдөж явж мангартаж орж ирээд нүүрэн дээр унсан. Universe зүгээр муухагаар хэлэхэд. Яасан бэ гэхээр Tom Cruise-ийн Mummy кино гараагүй байхад бүр гараачгүй байхдаа бүр лого зориулаад хийцэн. Тэгээ Universal-ийнхаа логоны орон Dark Universe энэ гэсэн. Johnny Depp-ийг Invisible Woman тэгснэ Frankenstein's Monster-ын дүр нөхин Javier Bardem тэ интертэй ингээд бүр бүтэн universe хийн мэн ингээд супер хиро universe хийх гэж байгаа юм шиг мангартаад. Тэгэхээр Russell Crowe бодлоо нөгөө юм Nick Fury на холбоос нь. Тэгээ нөгөө нэг Dr. Jekyll Mr. Hyde тэ. Тэгэж солиорсон. Тэгэд яагаад солиорсон гэдгийг би бас тайлбарламаар байна давхар. Яагаад асуудалтай гэж ярьж байгааг. Юу вэ гэхээр кино universe-ийг тэгэж эхлүүлэхгүй. Тэ киногоо эхлэегээ байхад шууд тэгэж universe болгож хийнэ гэж байхгүй. Эхлээ нэг киногоо сайн хийн, хоёрдугаар хийн тэ. Тэрнийхээ дараа universe-тэй нэр өгөн, тайтл өгөн, аажмаар холбоно. Тэ DC энэ дэр маш том одоо жишээ байна шүү дээ. Фейлцсэн. Тэгээ оронд бол ингэж фейлцсэн тал бол байгаа. Тэ дээрэс нь жүжигчдийн хувьд асуудалтай байсан. Johnny Depp бол нэлээд олон асуудалтай тэ хууль гэмт хэрэгч бодоо бараг хэмжээнд хүрэх гээд байна. Зөндөө асуудалтай байна. Тэгээд ер нь бол кино сайн болоог байхад ингэж явсан бол нэгдүгээр асуудал. ID-ийн хувьд бол гоё. ID-ийн хувьд бол гоё. Тэгээд ийм байсан. Тэгээ энэтэй холбоотой ямар мэдээлэл гарваа гэхээр Invisible Man кино хийхэр байсан. Сайн аль бисаар. Ерөнхийдөө сая
Тэр Johnny Depp-тэй Javier Bardem тэр Dark Universe бол 100% cancel хийж болно. 100% цуцлагдсан. Тэр Mommy ч гэсэн. амар муу. Бүгд цуцлагдаад шинээр хийхэр болж байгаа. За энэ нөхцөлд юу вэ гэхээр тусдаа кинонод. Одоо Logan энэ гэдэг шиг те. Universe биш хоорондоо хүчээр холбохгүй тусдаа кино. Тэгэд маш гоё юм нь Jason Blum буюу Blumhouse production хариуцгаар байна. Хамгийн гоё. Тэгээ маш бажет багтаа. Тийм компьютероор зодож модсон биш те. Blumhouse нөгөө Universal-тэй хэдэн жилийн гэрээ хийсэн бэ? 10 жилийн 2014 онд 10 жилийн гэрээ хийсэн. 2014 хүртэл үргэлжлэх гэрээ хийсэн ба. Тэгэхээр Universal бол цаашаа distribute хийгээв. Production-ыг нь Blumhouse хариуцсан маш бага бажеттэй хийгдэн. Тэгээ энэ бол маш сайн мэдээ. Энэ бол маш сайн мэдээ. Тэгээд Invisible Woman гэнэ. Woman кинон дээр юун дээр суурилсан зохиол дээр суурилсан ийм кино хийхээр болж байгаа. Энэ бол өстой айгуу гоё мэдээ байгаа. Тэгээд юуны хувьд бол зохиолч найруулагчийн хувьд бол Lee Wano гэж амар гоё найруулагч хийхээр болж байгаа. Энэ юу хийсэн бэ гэхээр мань хүн бол киноны James Wan-ы кинонуудыг зохиодгоор алдартай. Зохиолын бичдгээр Saw, Dead Silence, Insidious 2 гэсэн кинонуудыг зохиолыг нь бичсэн. Insidious 3-ыг зохиолын бичиж найруулсан. Тэгээ хамгийн сүүлд маш гоё юм нь Upgrade киноны зохиолыг бичиж найруулсан. Тэгэхээр ийм гоё уран бүтээлч болвол юу яаж харуулж байгаа юм. Зөвлөгөө явж байгаа юм байна. Ийм гоё уран бүтээлч болвол юуг хийхээр болж байгаа юм байна. Тэгээ Monster Universe гэснээс би яг Van Helsing дахиж нэг аим гоё кинонд бол хармаар байна. Тэгээд бид жоохон шин одоо зөвхөн энэ юу гэдэг Van Helsing тэгээд Mommy те сүүлийн хэдэн жил одоо тэр Mommy-гийн кинонууд ч те Brendan Fraser-тэй те эднээс эднэр дуртай хүмүүсийн жоохон буруу ойлголт авч магадгүй юм. Энэ Mommy, Frankenstein's Monster те Van Helsing нөгөө нэг Lagoon Monster ямар Lagoon Monster лээ те Black Lagoon. Тийм Black Lagoon жилүү те эдгээр чинь уул нь аимшигын дөрүүд байхгүй юу? Акшн суперхиро те ийм том акшн, том бажеттэй ийм биш. Акшн хоррор кинонууд. Хоррор санаанууд шүү дээ. Тэгэхээр Blumhouse production хийгээд одоо энэ хоррор киноны одоо аимшигын киноны зохиол бичдгээрээ алдартай сайн одоо апгрейдтэй акшныг хүртэл сайн холбосон ийм найруулагч чинь гэдэг бол агай зөв. Тэгээ бажет багтаа гоё. Ерөнхийдөө basically аимшигын кино гэсэн. Тийм том massive кино биш. Тэгэхээр энэ бол баяртай. Тэгээ дээрээс Монгол гарах боломжтой. Ягаад тэгэхээр Universal киноны ирэх бол Bloomsbury кинонд байдаг компаниудыг энэ жилээс өнгөрсөн жилээс Blumhouse-ийн кинонууд гарч эхэлж байгаа. Одоо Insidious Last-ыг гарсан энэ жил ас гарна. Тэгээ дахиад 2 Blumhouse-ийн кинонууд энэ жил кино театруудад гарна. Ийм гоё боломж бол байгаа. Тэгэхээр асуултын тань хариулт бол энэ байна. Ийм гоё мэдээлэл бол байна шүү. Тэгээд Стел нэрээ хоошилсан зүг болж байгаа. Стел зүг болсон тийм айгуу гоё мэдээлэл болсон. Энэ дугаар өстой амар богинохон болох нэ. Арт одоо дөнгөж нэг 30 хэдэн минут болчихсон. Өстой богинохон болсон. Тэгээ мэдээлэл бага байна. Яг энэ 7 хоногт ялцчихгүй. Тэгээд бас лайв хийчихлээр бас бүх юм яриад тэгээд. Тийм лайв хийчихээр айгуу их юм яригдчихдаг. Тэгээд юу яаж байгаа? Screen Actors Guild Award шагнал гардаг фестивал болсон байгаа. Тэр тэгээд Sundance-тай холбоотой мэдээллүүдийг бол Award Season podcast-аар ярина. Хоёр хувааж байгаа шалтгаан нь бол тэр шүү дээ. Тусдаа зориулсан контент байгаа учраас. За тэгээд номин айн гэж хүн гэсэн маань. Сайн уу нэг ийм шинэ аниме гарсан байна. Анхны сэтгэлээ илэрээ гэд яг тэргийн төвөдсөн Genlock гэдэг түрүүн датгүй үзсэн тийм. Яг аниме бол биш. Зөв анимашн гэж. Анимашн тийм 3D. Үгүй гэхдээ яг 3D аниме гэж нэг одоо нэг тийм төрөлтэй аниме байгаа тийм. Инфлюенстэй 3D. Тийм одоо зарим нэг одоо One Piece-ийн зарим нэг хэсэг нэг тийм 3D нэг сонирн болчиход байгаа. Сүүлд харахад нэг тийм болцсон байсан. Тэгээд миний бас мангаг нь ууштай би тэгээд яг анимег нь бас үзэл гоё юм болов уу ихлүүлсэн бас нэг тийм байсан. Таалагдаагүй. Аль энэ юу Genlock уу? Биш. Kingdoms гэдэг зүгээр нэг 3D аниме байхгүй юу? Тэгээд жоохон тийм нэг болох харагдаад байдаг. За Genlock. Тэгээд Genlock-ийн хувьд бол яг үзэхэд бол надад тийм бүр нэг гоё санагдав. Үний хэлэхэд байдаг л нэг роботтой нэг тийм мека аниме шиг. Даад хин батонлог үзээгүү те трейлерыг би хэлчихсэн. Трейлер гэж хэлэхэд бол хэцүү үтгч чинь бас teaser маягийн одоо нэг хэсэг юм шиг санагдсан. Тэгээ энэ дээр яг надад зүгээр таалагдсан юм юу вэ гэхээр каст нь гол дүр Michael B. Jordan тооруулж байгаа. Тэгээд туслах дүрүүдэд хин Dakota Fanning байгаа, Macy Williams манай Arya, тэгээд David Tennant байгаа. Ийм гоё жүжигчд бол дууруулж байгаа. Тэгээд надад тэгээд юу нэг яг стилийн стайл гэх одоо стил нь харахад анимашны стил нь харахад бол юу шиг санагдсан. Тэгээд нөгөө сүүлд Star Wars Rebellion гэдэг аниме одоо анимашн гарах шиг бас тэнтэй амт төстэй. Resistance уу? Тэгээд Resistance үлээ тийм. Тэрнээс өөрөөр.
жоох өөр. Жоох Яг өөр. го төстэй нэг компьютер эффект болохоор төстэй. Төс шүүр. Өөрөө. Тийм, би Resistance-ийг би нэг бас трейлер үзсэн болохоор төстэй санагдаад. Би Resistance-ны ганц орон үзсэн ба. За тэгээд нөгөө нэг бүр анханаас бидний фэн байсан. Бидний нөгөө нэг комментчдэг асуулт хэлээдэг. Улааш TQ гэсэн аккаунт байдаг штэ. Тий. Тэгсэн чинь ингэнэ намайг инхмаа гэдэм аа гэж смайл явуулсан. Улааш биш. Тий. Zack Snyder дахиад суперхеро муви найруулах болов уу? Ер нь найруулсаа гэж бодож байна уу? Хин хариулаасаа. Юу одоо Netflix дээр нэг кино найруулж байгаа. За. Тэр нь зомбитэй кино гэсэн. Тэгээд өөрөө юу твит үлээ нэг юм бичсэн. Тэгээд Дөлөө. тэгсэн чинь надад ингээд амьдралдаа ингэж би ийм эрхчлөлтөд кино хийж байгаагүй. Би тэгээд ийм одоо ийм их эрхчлөлтөөр би кино хийж чадсан амар баяртай байна гэдэг. Army of the Dead юм уу? Army of the Dead гэсэн тийм. Тэгээд тийм зомби кино хийгсэн. Тэгээд энэ бол баг тулцсан цустай, алаантай тийм dark кино болно гэсэн нэг тийм Just хин агуу сонирхолтой. Дилем тийм санагдаад дилемач шээ. Би үгийг мартчихлаа. Paradox юу гэдэг вэ? Zack Snyder миний өвний тийм баггүй. Юу гэхээр миний бүх цагийн хамгийн хайртай кинод нэг хийсэн. Тэгээ зөрүүлээд зөндөө муу кино хийсэн. Тэгээ хүмүүсийн ерөөсөө үнэлдэг underrated бас амар сайн хоёр кино хийсэн. Тэр хоёр нь юу гэхээр Dawn of the Dead, The Legend of the Guardians, Owls of Ga'Hoole гэдэг. Энэ хоёр амар underrated. Хүмүүс баг үзэж байгаагүй. тийм Guardians of Ga'Hoole бол үзсэн шүү дээ. Анимашн шүү дээ. Тийм, Owls of Ga'Hoole. Owls of Ga'Hoole. Бүр тасархай зураглал нь. Тэгээд visual design нь тасархай, story нь үнэхээр гоё. Тэрийг хүмүүсийг үзээрэй гэж зөвлөмөр байна. 2010 онд гарсан Legend of the Guardians гэдэг бүр үнэхээр гоё visualтай, гоё зохиолтой бас. Тэрийг найруулсан байдаг. Тэгээд Dawn of the Dead-ийг бас найруулсан байдаг. Энэ үнэхээр гоё. Тэгээд 300 бол угаасаа 300. Нэг тийм тусдаа жанр юм шиг тий баг. Дуртай сайн хийж хэцүү муу гэж хэлэх хэцүү нэг тийм. Тэгээд Sucker Punch хог бүр уур умэр. Sucker Punch намайг Sucker Punch хийсэн. Бүр үзэгчтэй Sucker Punch хийсэн ер нь бол. Чи бүр үтсэн юм уу? Тэгээд Үтсэн юм уу? юу Sucker Punch уу? Би 2 удаа үзсэн. Хөө 2 удаа үзсэн. Гэхдээ би ойлгох хичээг 2 удаа үзсэхгүй. Би амар Zack Snyder таартай да. Тэгээд чи үзсэн юм? Sucker Punch бүр god damn. Тэгээд тэр үед амар track record set байсан байхгүй. Zack Snyder чинь тэр үед чи бодлоо. Тэр үед Dawn of the Dead хийсэн, 300 гэсэн Watchmen хийсэн. Тэгээд Owls of Ga'Hoole хийсэн байсан. Ерөөсөн муу кино хийгээсэн байхгүй. Тэгээд Sucker Punch бүр анхны Sucker Punch байсан байхгүй. Sucker Punch гэдэг юу гэсэн утгатай вэ гэхээр гиндүүл зөвхийг гэлдэж шүү. Тэр нөгөө нэг юу те? Юу гиндүүл зөвхөх чинь хэм лээ? Ангуучлаа. Тэгээд Man of Steel таалагддаг хүмүүс байна тий. Тэгээд Batman vs Superman гэж таашаа хэвчүүлээ явчихсан шүү дээ. Яа, бохмод. Тэгээд одоо би зүгээр бодож байна. Энэ Batman vs Superman, Man of Steel, Justice League, Wonder Woman, Suicide Squad н олон кинонууд шүү дээ. Aquaman тий. Wonder Woman 1984, Suicide Squad 2, Birds of Prey, The Flash да. Асуудал нь студ. Ерөөсөө яг ясмэн дээрээ Warner Bros. Яг үнэндээ. Яг хамгийн том цаад асуудал. Тийм ч учраас одоо эсрэг талд Marvel ийм амжилттай явж байгаа. Kevin Feige. Тэ яагаад амжилттай явж байна? Яг уран бүтээлчт нь сайн, зохиолчт нь сайн, найруулагч, жүжигчт нь сайн гэхдээ Kevin Feige тэнцээ энэ хөлгийг ахмад хийж тэ чиглүүлж явж байгаа. Тэрнтэй адилхан Warner Bros асуудалтай. Тэгэхээр би Zack Snyder-т бол ганцхан буруу өмөргүй байхгүй. Өмөрж байгаадаа ч зүгээр ерөнхийдөө Josh Whedon байна. Тэгээ бас найруулагчд ч гэсэн тэ бас асуудалтай. Хин ч гэсэн сайн найруулагчтэй. Suicide Squad-ын найруулагч чи ер нь яг үнэндээ тийм хог найруулагч биш шүү дээ. Уул нь бол хин David Ayer те. David Ayer ч өмнө нь одоо миний амар хайртай кинонд End of Watch-ыг найруулсан. Street Kings гэж гоё кино байдаг. Harsh Times байдаг те. Training Day-г зохиолын бичижсэн. Fury Sabotage гэж кинонууд хийсэн. Яг гоо Bright Guy хог кино хийсэн. Гэтэ ер нь бол тийм муу найруулагч биш шүү дээ. Тэгэхээр студи бол асуудалтай байна гэж хараад байгаа. Тэгээд энэ студийн нэг юм уур амьсгалаас салаад тэгээд мэдээж гэр бүлд нь одоо маш том асуудал гарсан тий. Одоо охин нь 8 орсон юм хүнд асуудал гарсан. Тэгээд тэрнээсээ мэдээж тодорхой хэмжээнд сэргэж байгаа. Энэ насандаа мэдээж сэргэнэ гэж хэцүү. Гэхдээ ядаж уран бүтээл хийх хэмжээнд очиж байгаа. Тэгэхээр яг чөлөөтэй юм хэмжээнд бол хийх гэж байгаад би амар баяртай. Миний дуртай уран бүтээлч. Тэгээд одоо баг Manus-ийн одоо энэ нөгөө нэг контентын подкастын хамгийн том tease одоо удаан яригдж байгаа tease бол running joke баг боллоо одоо миний Watchmen-ыг ярина гэдэг байдаг тийм болчихлоо тий. Тэгээ хэзээ нэгэн цагт ярина. За энэгээр ингээд бэлдсэн мэдээлэл манд дуусчлаа. Юу Peter Jackson бидлсэн юм уу гэхээр бас. Нэр тийм. Тийм байсан. За тэрний талаар юу гэж бодож байна та? Би мэдээллийг нь жоохон албасны мэдээллийг нь ухаад тэр би тэгээ саяхан нөгөө Peter Jackson тэр нөгөө юуг бас үзэж байна. Документ
Дат Батал үзсэн шүү дээ. Юу? Баримт киноны Питер Джексоны. Сайхан нүд яагаад хуучин нүд футажуудыг өнгө оруулаад нүд. Үзээгүй лөө? They will never die лөө. Гүү үзээгүй. Үзээгүй те. Нэг баримтат кино гаргасан бохоо нэгдүгээр дайны баримт зургуудыг өнгө оруулсан тийм баримт. They will never die. They will never grow old ч үлээ дайны. They shall never grow. They shall never grow old. Тэрийг үзчихмээр байна. They shall not grow old юм биш. За окей. Тэгээд та тэрэн дээр бид самтлагийн 1961 он 1 сарын 2-оос 1 сарын 31 хүртэл студид өнгөрүүлсэн. Тэр үед бол угаасаа Beatles-ийг байнгын камер дагаад явж идэг байсан юм байна. Тухайн жилүүдэд. Тэгээд тэр одоо 1 сарын хугацаанд болсон футаж гэдэгтэй нэг камераар авсан хэсгүүд дээр өмнө хизээч хаач гарч байгаагүй, ил болж байгаагүй. Тэрэн дээр толгуурлж Питер Джексон кино хийж байгаа юм байна. Питер Джексоныг мэдгүй хүмүүс байвал бүгсний эзнийг найруулагч. Тэг ер нь бүгсний эзнэр нь л илүү хүмүүс сайн мэддэг л та. За тэгээ production-ийн хувьд бол би энэ мэдээлэл олж харлаа. Юу вэ гэхээр ийм юм байна. Beatles самтлаг Let It Be цомог шүү дээ. Одоо хамгийн сүүлийн цомог. Beatles самтлагийн хамгийн сүүлийн цомог. Энэ цомгонд Let It Be байдаг. For You Blue, The Long and Winding Road гэж дуу байдаг. Across the Universe, I've Got a Feeling гэх мэт уран бүтээлүүд байдаг. Сүүлийн энэ цомогны одоо бичлэгийн үеэр бол нийт 55 цаг гаруй одоо дүрс байт юм. 55 цаг гаруй одоо тухайд бичлэг хийсэн дүрс байт юм байна. Тэгээд тэр дүрснээс ерөнхийдөө одоо хасаж тэнцэнээс зохиод одоо авч баримтат кино хийхэр болж байгаа юм байна. Энэ бол баримтат кино шүү. Тийм. Тэгээд They Shall Not Grow Old гэсэн саяны одоо дурдсан нэгдүгээр дайны тухай баримтат киноноос одоо сурсан шинээр гаргаж авсан техник байгаа юм байна. Одоо хуучин зураг, хуучин бичлэгийг одоо сэргээх, чанаржуулах ийм өөрөө бас тодорхой хэмжээний техник одоо юу яасан юм л да, хэрэглэсэн юм л да. Хөгжүүлсэн. Тэрийг ашиглаж ерөнхийдөө чанарыг сайжруулж хөгжүүлж одоо хийхээр болж байгаа юм байна. Тэр нь бол бас сонирхолтой тийм. Энэ лэр би цомгоор энэ яг нөгөө хамтлагт харсны дараа яг нөгөө релиз хийгдсэн. Тэгээ энэ цомгоор Grammy-ийн шагнал авсан. Тэгээ лэр би дуугаараа Academy шагнал авсан. Academy Oscar. Юу л тэр цаг үеийн хамгийн шилдэг дуучин юу л лэр би юу лөө? Хейжүүд нь юу лөө? Яг хоо тэгээд тэр шууд хэлчих. Тэгээд одоо энэ кинон дээр нас Paul McCartney-тэй бас хамтарч ажиллаж байгаа юм бэл. За. Тийм ах мэдээж зөвлөгөө ч юм уу те. Тэр байсан хүн учраас тийм байсан учраас мэдээж зөвлөгөө яриа. Тэгээд дээрэс нь тодорхой хэмжээний зөвшөөрөл мэдээж Ringo Starr тэр яриас авах шаардлагатай байж болох юм тийм баг те. Тэгээд за хоёр мэдээлэл гэх юм мэдэн шашин тэр The Umbrella Academy гэдэг нэг трейлер гарсан байсан Netflix-ийн онлайн. Би тэрийг сэвэлчэд үзээгүй юм шүү дээ. Тэгээд бас The Boys гэдэг бас одоо Amazon дээр бас нэг суперхеротой бас цуврал бас гарах гэдэг. Тэгээд тэрний бас трейлер орсон байлээ. Тийм тэр чинь айл дээрээс ярьж байгаа тийм. Юуг бол тэр нэг Umbrella Academy-г юу яжсэн анх teaser тэр нэг нөө хинтэ Ellen Page-тэй teaser гарахад яг нэг подкастны юунд орсон байсан листэнд мэдээллийн листэнд орсон байж тухайн үед алгасч байсан. Тийм байгаа. Тэгээд би сая Beatles гэж яснаас нэг агүй сонирхолтой факт дурдъя гэж бодсон юм. Манай англи хэл дээрх подкастын 20 дахь дугаар орсон байгаа. Ian Allardyce гэх найруулагчтай агүй гоё дугаар болсон байгаа. Тэрэн дээр Ian Allardyce-тай сонирхолтой нэг факт сонирхолтой мэдээлэл баг хэлсэн. Юу гэсэн чинь тэрийг яг би нэг award season биш англи хэл дээрх подкастыг сонсороо гэж одоо зорилго болгоод тийс хийж байгаа шүү. Тэрэн дээр юу гэсэн бэ гэсэн чинь 60-аад онд Beatles хамтлаг Lord of the Rings-ээр кино хийчихсэн юм байна. Beatles өөрсдөө produce хийн гэж. Анимашн тэгээд бодит зураг авалт. Тэгээд live action болон анимашн холсон кино хийх гэж зорж исэн гэж. Тэгээд манай дөрүүлээ Hobbit-д байж таарах. Тэгээд өөртөө бүгд дуу оруулна. Тэгээд өөртөө зориулж дуу бичнэ гэсэн ийм project жигнэсээ бүр хийгдэж эхэлж байсан. Гэхдээ амар сонин холбоосон те Peter Jackson тэгээд Game of Thrones шиг Lord of the Rings хийсэн. Тэгээд тийм факт байт юм байна. Үнэхээр сонирхолтой. Тэгээд John Lennon бас нэг сонирхолтой факт нь юу вэ гэсэн чинь John Lennon юуны Lord of the Rings-ийн маш том фэн байсан гэж байна.
Бүр амар том фэн байсан. Тэгээд ер нь бол Пол Маккартни ч гэсэн маш том фэн байсан. Тэгээд YouTube-аар хайх юм бол тэрний аргу анимашн хэсэг байдгаа гэж мань хүн хэлсэн. Гэтэ би бол хайж үзээгүй байна. Ер нь бол Тэгээ одоо энэ Beatles нөгөө хин хамгийн түрүүнд зарласан Питер Джексон өөрөө тэгсэн чинь доор нөмөрт гисэн шүү дээ. Дахиад нэг дөрөв хоббит тухай кино хийчихсэн Beatles-ийн кино гэдэг. Тэгээд хамгийн сонирхолтой нь хин найруулагч байсан гэж бодож байна. Paul McCartney өөрөө John Lennon өөрөө Stanley Kubrick. What? That's awesome. That's interesting. Awesome чааш interesting би Kubrick-ийг сайн мэдгүй л таа. Харин нэг ийм сонирхолтой мэдээлэл байт юм байна. 60-аад онд анимашн болон бодит зургийг олд тавьсан, Stanley Kubrick-ийн найруулсан, Beatles-ийн дуу оруулсан, Beatles-ийн ориг одоо зохиож энэ кинонд зориулж хийсэн дуутай ийм кино одоо project бол бүр эхэлжсэн байт юм байна. Оо за. Тэгтээ YouTube-аар хайгаад бол ганц юм болтгоо. Гэтэ энэ бол аль бисний мэдээлэл. Энэ бол ийм сонирхолтой мэдээлэл байт юм биш үү. Тэгээд ийм сонирхолтой мэдээлэл бол англи хэл дээрх явсан подкаст юм байна бол нэгэн хэсэг. Тэгээд зорж сонсороо гэж хэлмээр. Тэрэнд бол зөвхөн Odd Bug-ийн киноны талаар яриаг маш олон сонирхолтой мэдээллүүдийг ярьсан байгаа. Тэгээд сонсороо гэж хэлмээр байна. За, тэгээд одоо нуршаад яах вэ? Ерөнхийдөө аюугаар дуусгах уу? За дуусгая да. Ер нь бол маш сонирхолтой бөгөөд товчхон дугаар боллоо гэж бодож байна. Тэгээд Award Season podcast-ийн 6 дахь дугаарыг сонсороо гэж зөвлөмөр байна. Маш урт. Өстө жинхэнэ нэг богинохон боллоо гэж гомдолж байгаа спейс магадгүй. Хэрвээ тийм бол Award Season podcast-ийн 6 дахь дугаарыг сонсороо X35 нэвтрүүлгийн 3 дахь дугаарыг заавал үзээрэй. Сэтгэлдээ заавал хуваалцаарай гэж хэлмээр байна. Тэрэн дээр нэлээд чухал сэдвүүд яригдсан гэж бодож байгаа. Тэгээд Game of Thrones-ийн хаашрын тоглоом пэйжийг дагаараа Батамолын Instagram-ыг нэгээг байгаа. Datco гэж Datco Instagram дээр @datco гэдэг агаар намайг Instagram дээр @rosterryan7 гэдэг агаараа даваа маань сая дундуур нь сандал аваад ирнэ гээд алга боллоо. Тэгээд дараагийн дугаараар уулзцаа баяр та. Баяр та. Adios.